гэдэг юм уу, дахиа гэдэг юм уу, энэ бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл нэмэгдээд 100% импортын хамааралтай байсан бол эдийн засгаа дэмжих юм бодлого бол бодитоор хэрэгжиж байна. Батбаярын жаргалан гишүүн. За бид бол бараг 30 гаруй жилийн туршид ийм тусгайлсан төрөөс дэмжиж байгаа гэсэн нэрийдлэр тодорхой салбарыг онилоод тэгэнгүүтээ одоо жидүү санч гэдэг юм уу, тэгээ одоо саяны нэрлэдэг хөтөлбөрүүд ч гэдэг юм уу, ийм тусдаа зах зээл бий болгоод тэр нь ингээд нөгөө улс төрт ойрхон хүмүүст илүү давуу тал болж очисон байдлаар энэ үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж ирлээ. Ноос ноолуурын салбарыг бол одоо 30 жил дэмжсэн байдаг. Би танд бодлогын арай өөр шийдэл хэлээд байгаа. Тэр нь юу вэ гэхээр ийм давхар зах зээл үүсгэж зарим аж ахуй нэгжүүдэд илүү одоо маш хямд зээлийг олгоод зарим аж ахуй нэгжүүдэд маш өндөр зээлтэй ийм нөхцөлийг бүр мөсөн болоод ерөнхийдөө нэг ийм нийтээр нь энэ одоо санхүүгийн салбарынхаа хүүг буулгах ийм нөхцөлийг бүрдүүлэх нь зөвөө гэж хэлээд ийм тодорхой бодлогын одоо шийдэл санал болгоод байгаа арга хэлбэр. Тэгэхээр энэ дээр та бол одоо бас засгийн газрын тэргүүний хувьд бас бодолцож үзмээр байна. За энэ үнийн өсөлтөд нөлөөлж буй бас нэгэн хүчин зүйл бол суур дид үтсийн үн өртөг юм аа. За тэгээд өнгөрсөн жил захиргааны үнийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан нь инфляцид бол маш их нөлөө үзүүлж байгаа. За одоо өнөөдөр инфляц 9.2% байгаагийн 2 орчим хувь нь захиргааны үн бүрдүүлж байна. За тэгээд би танд нэг хүний зэтгэлийг уншиж өгье. Энэ тог захиргааны үн гэж улаан мүлжлэг боллоо. Стандартын тог захиргаанаар хангаж чадахгүй байна. Ямар ч бэлтгэлгүй дун хөвлийн хүүднээр ухаалаг тоолорч шилжүүллээ. 19 цагаас 23 цаг хүртэл захиргаан халаалтаа салгаж байж хоол ундаа хийж байна гэж байна. За өрхийн орлого зарлагын судалгааг харуул Монголын дундаж айл өрхийн захиргааны зардал өмнөх оны мөн үеийнхээс 30%-аар өссөн байна. Бид цагийн сайханд эрчим хүч экспортлогч улс болно гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр зөвхөн нүүрс гэлтгүү сэргээгт эрчим хүчний маш их ариун баялаг нөөцтэй манай улс ингэж тог захиргаанаа хязгаарлах ийм төвшөнд очиж байгаа нь үнэхээр эмгэгдэлтэй санагдаж байна. Тэгэхээр эрчим хүчний их усүрээ эрс нэмэгдүүлж импортын хамаарлаас гарах цаг болсон гэж харж байгаа. Ерөнхий сайд. За нэмэлт 1 минут Батбаярын жаргалан гишүүнд өгье. Энэ дээр бас танд би тодорхой санал хэлхийг хүсэж байна. Бодлогын шийдэл ярих гэсэн энэ одоо мэтгэлцээнээр цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг бүрэн халж юм хувийн хвшилт хүссэн станц барих тийм боломж болцоог нээхэн чухал гэж үзэж байна. За эрчим хүчний тухай хууль орж ирнэ гэд орж ирэхгүй байгаа. Энэ дээр одоо танаа засгийн газар яг ямар бодит одоо бодлого барьж ийн вэ гэдгийг ерөнхий сайдынхаа намнаас сонсомоор байна. За ингэж чадах юм бол бид Улаанбаатарын гэр хорооллыг цахилгаан халаагуурч шилжүүлэх замаар богино хугацаанд бас утаанаасаа бүрэн салах боломжтой гэж харж байна. Тэгэхээр эрчим хүчнийхээ салбарын либералчлал гэж яриад байгаа зүйлийг энэ тусгай зөвшөөрлийг халахаас эхлэе. За улмаар цаашлаад одоо захиргааны үнийг биржээр тогтоодох одоо их усрууд нь хоорондоо бирж дээр өрсөлдөг ийм тогтолцоо бүрдүүлэх боломж байна уу? Цаашлаад бид нар одоо эрчим хүч экспортлох улс одоо болохыг одоо та зорж гин үү? За улсын хурлын гишүүн Далайн Батбаярын урилгаар Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын засаг даргын томын газрын албан хаагчид их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхний ажилд өндөр амжилтыг хүсээрөөё. Далайн Батбаяр гишүүнийхээ халуун дотн мэндийг дэвшүүлье. Сайн ажиллаж байгаа шүү манай Батбаяр гишүү. За Сүхбаатарын Эрдэнэ болд гишүүн бас хамт та бүхнийг өрсөн шүү. За ерөнхий сайд хариулна. За ер нь жаргалан гишүүнтэй санал нэг байна. Парламентын мэтгэлцээн бол шийдэл ярьдаг. Тэрнийг нотолч няцаагчдын мэтгэлцээн засгийн газар шийдлээ оруулж ирээд тэгээд тэрнийгээ мэтгэлцдэг байх ийм зарчим руу явандаа парламентын мэтгэлцээ чиглэх учиртай тийм ч дэг агуулгатай байсан. Нэгдүгээр эрчим хүчний либералчлалыг бол үе шатаар хэрэгжүүлэх шаардлагатай. Гэхдээ энэ шатанд байгаа үр ашиггүй байдал авилгал ялах хуулийг залруулахгүйгээр дээрээсээ эхэлж шууд нийлүүлэлтийн циклээсээ либералчлал эхлэх нь бас оновчтой биш байгаа. Яагаад тэгэхээр яг уурхай шатанд түүхэд уурхай хямд нүүрс үйлдвэрлэхэд уурхай дээр байгаа тэр үр ашиггүй байдлыг халах. Тэгээ үйлдвэрлэлийн шатанд, захиргааны шатанд өнөөдөр ихэд тодорхой авилгал хэлэх худалдаа авалтын ажиллагааны програмын шилталаа 4-р захиргааны станцын захирлыг халж байна. Тинчээ бас асуудлууд. Энэ хий зарлууд нь үр ашиггүй зарлыг нэмэгдүүлээд ахаар эцсийн нүндээ нөгөө захиргааны үн өртөг иргэдийн нуруунд дээр ирдэг учраас тусгай зөвшөөрлийг либералчлаа гэд суур үн өндөр байх юм бол энэ үр дүнтэй эргэчихгүй. Бас дээр нь
нөгөө сүлжээ нийлүүлэх эрчим хүчний гэрээ заавал байгуулагдах хэрэгтэй. Хэдэн центр нийлүүлэх юм. Одоо өндөр болчиход байгаа. За зах зээлийн хүүгийн зарчмын хувьд бол улсын хурлаас хууль батлагдаад ер нь улс төрийн өндөр албан тушаалтнууд түүнтэй хамаарлах этгээдүүд ийм хөнгөлөлтөө зээл авч болохгүйгээд хууль батлагдсан. Тийм учраас тэн дээр бүр тодорхой санкцтай агуулгатай хууль батлагдсан байдаг. Ер нь бол нийт манай энэ хүүгийн зардал маань таавал сайн мэдж байгаа макро эдийн засгийн тэнцвэр маань алдагдсан учраас төлбөрийн баланс маань алдагдaltaй учраас үйлдвэрлэгч улс биш болсон учраас импортын дандаа инфляц өртөөлөгдөд импорт нь үнийн өсөлтөнд зээлийн хүүг өндөр байлгаад инфляц өндөр болохоор зээлийн хүүг гэж нэг хэсэг нь инфляц байгаа шүү дээ. Инфляцийн ханшаасаа өндөр болгож бодлогын хүүг гэж гарч ирдэг. Энийгээ давсан өндөр хүүтэй болохоор нэмэлт 1 минут. тэр ийм өндөр хүүтэй үндэсний үйлдвэрлэл сэрэх болцоогүй. Үндэсний үйлдвэрлэл сэргэж дотоодын зах зээлийн хангахгүй болохоор импортод гарч байгаа валют хിവэрэ ийм нэг чөтгөрийн тойрогт орчод байгааг дасан зогсохын тулд дараа стандартын бус чиглэлтэй энэ олон улсад ялангуяа Азийн зах зээл, Азийн орнуудын төрийн зохицуулалт төтгөө ашиглагддаг хөнгөлөлтөө зээлийн механизмаар энэ нураагаад унахаатсан үйлдвэрлэлийн салбараа эхний ээлжинд хөнгөн үйлдвэрийн салбараа дээш нь татах бодлого явуулж байгаа. Хуучин бол манай экспортын 80% нь хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн байсан юм бэл. 91 онд. Одоо бол уул уурхай бүтээгдэхүүнээс 90% хамааралтай 2-3 бүтээгдэхүүнээс энэ хоёрын нүн дэлхийн зах зээл дээр хэлбэлцэхээр дагаад бүх төсөв, инфляц, иргэдийн амжиргаа бүгд орооддаг ийм чөтгөрийн тойрогт орчод байгааг л эрс шинжил хийж засах хэрэгтэй учраас бид эх 5 жилийн үндсэн чиглэлтэй байна. Иргэдийн амжиргааг татах, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг зах төлөвлөгөөг эрс шинжил хийж оруулъя гэж байгаа. Ингэжээж бид энийг Батбаярын жаргалан шүү. За тэгэхээр таны ярианаас ойлгохтой бол хөнгөлөлтөө зээлийн тогтолцоо бол ингээд явсаар байх юм байна. За та тэгээд эрчим хүчний салбарыг бол хөгжүүлэхдээ нийлүүлэлтээс эхлэхгүй эрэлтээс нь эхлэн гэж үзлээ те. Тэгээд яг энэ дээр бол одоо макро эдийн засгийн бодлогын хувьд бол ардчилсан нам бол ямар бодлого барихыг зорж ирсэн бэ гэхээр төсөв мөнгөний бодлогын хүрээнд ерөнхийдөө нөгөө нийлүүлэлт талдаа илүү төлхөө дэмжих бодлогыг бол бямагт барьж ирсэн. Та бүхэн маань бол нөгөө эрэлтийг дэмжих буюу одоо нөгөө эдийн засгт мөнгө нийлүүлэх элдв янзын халамж тэр одоо хөнгөлөлтөө зээл маягаар эдийн засаг руу мөнгө шахах тэр бодлогыг дэмжсэний одоо үр гайгаар гэдгийм үр нөлөөгөөр одоо өнөөдрийн нөхцөл байдалд хүрчээд байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр бас одоо эргэж харна уу гэж хүсэх байна. За тэгээд үргийн хэрэглээний бараа бүтээгдэхүүн яаж ч нэмэгдсэн гэсэн монголчууд бид яаж хийж байгаа хоол хүнсээ болгочдгоо. Гэтэл бас урт хугацааны хөрөнгө оруулалтууд байна тийм ээ. Ялангуяа залуу гэр бүлүүд, шинэ гэр бүлүүдийн хувьд энэ орон сууц худалдаж авах бол одоо хамгийн том хөрөнгө оруулалт байдаг. Гэтэл орон сууцны үн 3 жилийн өмнө 1 м² шинэ орон сууцны үн 3 сая төгрөг байсан бол өнөөдөр 5 сая төгрөг болоод өссөн байж байна. Ердийн нэг залуу гэр бүл 60 м² орон сууц худалдаж авахд 300 сая төгрөг шаарддаг. Гэтэл 6% ипотекийн зээлийн дээд хэмжээ 150 сая төгрөг хэвээр байгаа. 30% урьдчилгаа төлөө 6% зээл хамрагдлаа гэхэд 1 сарын эргэн төлөлтийн хэмжээ 2.7 сая. Нэг өрхийн дундаж орлого 3 сая төгрөг хүрэхгүйтэй байгаа шүү дээ. Тэгэхээр би та нөгөө тоо ярьдаг хүн учраас тоо хэлээд байна л да. Тэгэхээр дундаж залуу гэр бүл ерөөсөө орон сууц худалдаж авах тийм нөхцөл болцоогүй болчлоо. Тийм ч учраас одоо залуучууд маань бол гадагшаа гарахыг илүүд үзэж байна. Тэгжээж ядч нэг орон байрныхаа асуудлыг шийдъя гэсэн ийм бодлого. Тэр өнгөрсөн хугацаанд бол ардчилсан намын засгийн газар бол ипотекийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлсэн, за барилгын материалын үйлдвэрлэлийг бас нэмэгдүүлсэн ийм зүйлүүдийг хийсэн. За одоо таны засгийн газрын хувьд бол одоо ямар бодлого барих вэ? Ерөнхий сайд хариулна. За жаргалан гишүүнтэй нөгөө яг агуулга нь адилхан боловч таны яриа яг хоёр зөрчилтэй болчиход байгаа. Би нийлүүлэлтэд дэмжигээд байгаа хгүй. Эрчим хүчнийч тэр одоо сэргээх тэрчим хүч гэхэд батарейтайгаа 10 цент үрчээд л да. Зүгээр дангаараа 5-6 цент, 3-4 цент рүү хямдруулах ногоон эрчим хүчний юм шин технологи нэвтрүүлэхээр энэ тодорхой төслүүд эх 5 жилийн үндсэн чиглэлд тусгацсан байгаа. Яг тэнтэй адилхан жишээлбэл барилгын салбарт би нийлүүлэлтийг дэмжих бодлогыг төрүүлж байна. Ингэжээж барилгын үнийг буруутгахгүй л ипотекийн зээл чи эрэлтийг нь дэмжиж байгаа байхгүй юу? Та бүхний хэрэгжүүлж эхэлсэн ипотекийн зээл бол манайх өөртөө барилгын материал үйлдвэрлэдэггүй байхад ус ипотекийг эрэлтийг дэмжичгээр импортоор дэмжиж барилгын материал, ган төмөр, цемент бүгд импортоор аваад ингээ валютын ханшийг өсгөөд валютын ханшийг эргээд инфляцийг өсгөөд иргэдийн хэмжээнд хөндөгч болоод байгаа. Ийм учраас
эрэлт нийлүүлэлт хоёрыг дэмжихгүй бол дан эрэлтийг дэмжиж ахаар орон сууцны үн тасралтгүй өсөд таны хэлснээр 3 сая байсан бол одоо ингээд даблдаад өссөн 6 сая. Зөвхөн өнгөрсөн 2 жил тэгэхэд 24% өсчлөө. Тийм учраас бид орон сууцчлалтын банк байгуулж эрэлт нийлүүлэлт хоёулангийн дэмждэг affordable housing буюу орлогод нийцсэн орон сууц барьдаг хот хөдөөд Улаанбаатар хотод тэгэхэд 83 мянган өрх айл одоо 3-аас 5 сая төгрөгийн орлоготой тэрэнд нийцсэн тэр орлогод нь нийцсэн орон сууцыг барьж байгуулдаг хэрэгтэй. Тэгвэл зөвхөн эрэлт хэмжээд ахаар худлаа авах чадвартай энэ туулын голоос урагшаа хаан уул дүүрчин тэр чигээр хороол болоод өндөр өртөгтэй орон сууц үний ч өсгөөд байдаг. Яг нөгөө нэг бага орлоготой иргэдэд нийцсэн орлогод нь нийцсэн орон сууцны бүтээмэл байхгүй. Ийм учраас эрчим хүч төр орон сууц ч гэсэн тэр нийлүүлэлт талынхаа бодлогыг дэмжиж, нийлүүлэлт дотор орцуудынхаа бодлогыг дэмжиж, ерөөлөл цементийн үйлдвэр, арматурын үйлдвэр, гангийн үйлдвэрээ дэмжиж хямд өртөгтэй орон сууц баригдах. За тэр хэмжээгээр иргэдэд орон сууцжуулах, Улаанбаатар утааг болох зөвхөн халаагаараар биш орон сууцнд орж иж 21-р зуунд одоо хүн шиг амьдрах. Батбаярын жаргалан гişүү. За ардчилсан нам засаг барьж явах үе шинжилгээний засгийн газрын үед бол энэ барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр бол маш олон ахиц дэвшилт гарсныг бол та хүлээн зөвшөөрж байгаа юм байна. За ардчилсан намын хувьд бол эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэж буй явдал ямагч хүнжилтэд хандж ирсэн. Аливаа эдийн засгийн харилцаа зах зээлийн зарчмаараа хөгжиж эрүүл өрсөлдөөн явагдах учиртай. Тиймээс шинээр төрийн өмчит аж ахуй нэгж байгуулахгүй байх, одоо байгаа төрийн өмчит аж ахуй нэгжүүдээ аль болох хувьчлах бодлого баримтлахыг одоо танай засгийн газраас ч гэсэн бас шаардсаар ирсэн байгаа. Гэтэл та бол одоо орон сууцчлалтын банк байгуулнаа гэж яриад байгаа. Монгол улсын банк санхүүгийн салбарт бол одоогоор 10 гаруй банк үйл ажиллагаа явуулж байна. За тэр дунд төрийн банк гэж бас ашигт ажиллагааны хувьд бол бас учир дутагдaltaй. Ямагт хоцордог төрийн өмчийн банк байгаа. За энэ банкыг ч гэсэндээ бас хувьчлахын зүйтэй гэсэн юм байр суурьтай байдаг. За мөн одоо түүнээс гадна ипотекийн санхүүжилтийн тогтолцоог олон улсын жишгийн дагуу ийм тогтолцооных нь арга хэлбэрээр хөгжүүлж ирсэн одоо 10 гаруй жилийн туршлага байгаа. За тэгэхээр энэ орон сууцчлалтын банк гэдэг зүйл чинь энэ тогтолцоог эвдээд тэгээд одоо сүүлийн жилүүдэд одоо хувийн арилжааны банкуд бол одоо ипотекийн зээлийг бол өөрсдийнхөө их усүрийг за олон улсын зах зээлээс бас энэ ногоон их усүрийн зээлүүдийг татах замаар бол одоо ипотекийн зээлийг өөрийн санхүүжилтээр олгодог болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бүх зүйлээ бас эвдэх ийм санаачлага орж ирж гин гэж харж байгаа. Тэгэхээр бид цаашид бол хоёр дахь зах зээлээ улам хөгжүүлэхдээ дотоод гадаадын хөрөнгө оруулалт татах замаар энэ одоо барилгын салбарыг энэ ипотекийн зээлийн их усүрийг бол нэмэгдүүлэх боломж байна гэж харж байгаа. За тэгэхээр бол цаашдаа бол одоо энэ орон сууцчлалтын банк гэдэг дээр бол одоо маш эсрэг байр суурьтай байгаа гэдгээ бас хэлье. Тэгээд энэ тогтолцоогоо яаж одоо илүү эвтэйхэн одоо байгаа зүйлээ илүү одоо төгөлдржүүлэх замаар авч явах уу гэдэг дээр анхаарал хандуулаач гэж бас хүсэх байна. Ерөнхий сайд. За ер нь өмч хувьчил гэдгийг оновчгүй буруу зохион байгуулснаас шалтгаалаад нийгэмд бол хувьчлалын талаар их сөргөө ойлголттой болсон юм байна. Тийм учраас төрийн банкыг хувьчлан хэн хувааж авах гэж байна гэдэг ийм л ойлголттой хилцүүлгүүд сая явж үзэхэд энэ зүүнний хугацаанд тийм ойлголттой байна. Тэгэхээр энэ бол бид тийм учраас IPO гарах буюу 22 компанийг судлаад 9 компани төрийн эмчийн компанийг төрийн банкыг оролцуулаад одоо олон нийтийн болох ийм чиглэл болж байна. Илүү олон нийтийн хяналтанд олон нийтийн паблик компани болох чиглэлийг болж байна. Тэгэхээр шаардлагыг хангахын тулд 3 жил ашигтай ажилласан байх ёстой. Олон улсын аудит хийгдсэн байх ёстой. Ийм тодорхой шалгууруудыг хангасан байж энэ төрийн эмчийн компаниуд өөрчлөхийг сайжруулна. Харамсалтай нь ярьснаасаа эсрэг юм хийдэг их юм байна. Жишээлбэл одоо тухайн үед хэд их төрийн оролцоог дэмжсэн ийм 12-аас 16 тэгээ төрийн банкыг тэгвэл хувьчлахгүй байсан. Өөрөөр шигийн сайжруулахгүй байсан. Энэ Эрдэнэ Монгол маань 5-7 энэ бүх болцоо нь байсаар байсан. Харин энэ хэрэгжээгүй. Одоо харин бид энийг илүү паблик компани болгож өөрөөсгийг нь дээшлүүлэх чиглэл хандлага барьж байна. Орон сууцчлалтын банк бол дэлхийн нийтийн хандлага. Манайх шиг эсхий гэртэй хот дэлхийд байхгүй. Эсхий гэртэй хот биш Солонгосын за Германы энэ орон сууцчлалтын банк орон сууцчлалтын хөтөлбөр санхүүжилтийн хэлбэрүүд бол энэ нийлүүлэлтэд дэмжиж эрэлтийг бас дэмжсэн юм хос дэмжүүлэлтийн бодлогоор иргэдийн орон сууцтай болгодог хямд өртөгтэй орлогод нийцсэн орон сууцаар хангадаг бодлого Америк төрөл дэлхийн бүх улсад Фредди Мэй, Фанни Мэйгээс ахуулаад Сингапур төрөл бүх улсад ийм орон сууцчлалтын механизмууд орон сууцлалт
орон сууцчлалтын санхүүжилтийн тусдаа механизм үйлчилж байгаа. Яагаад гэвэл энэ бол хүний суур үндсэн хэрэгцээ байхгүй юу? Хүний эрхийн орох Батбаярын жаргалан гишүүн. За яг сая таны дурдсан Америкийн Fannie Mae, Freddie Mac-ийн жишээгээр бол одоо Монголын ипотекийн корпорац гэж байгуулаад тэгээ 2 дахь зах зээлийг бас хөгжүүлэлтүүд бол эхлээд явж исэн. За тэгээд хамгийн гол нь одоо бид нар танах ингэсэн манах тэгсэн гэж бас ярмааргүй байна. Урагшаа харж ярих гэсэн тийм бодол байгаа. За тэгээд барилгын салбар дээр танд бас нэг санаа хэлэхэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд болохоор ямар хандлага давамгайлж ийн вэ гэхээр улсын төсвөөс бас янз бүрийн одоо гадаад дотоодын хөнгөлөлтөө зээлийн их үүсвэрээр ийм барилга барьж байгаа явдал бол маш ихээр ихсэж байгаа. Ялангуяа бүр орон сууцны барилгууд. Гэтэл манай дотоодын одоо барилгын компаниуд бол одоо бүрэн одоо чадвартай болсон шүү дээ барилга барих. Тэгэхээр энэ одоо төсвийн хөрөнгө оруулалтаар юм уу эсвэл одоо төр дээр байгаа зээлийн их үүсвэрээр энэ барилга барих явдлыг бол одоо бас зогсоохон зөв гэсэн юм байр суурьтай байгаа. За дараачийн асуудалтаа оръё. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өссөн, захиргааны үн өссөн талаар ярьж байгаа. Бас нэг хамгийн эмзэг хэрэглээний үн өдөр ирэх тусам өсөж байгаа. Ийм эмнэлгийн хэрэгсэл үйлчлэгээ гэсэн английн зардлын үн өнгөрсөн 1 жилийн хугацаанд 18% өсжээ. Нэг өрх дунджаар 1 сар 113 мянган төгрөгийн им авдаг гэжээ. За утааны үйлрэл эхэлсэн энэ зардал улам бүр нэмэгдэж байгаа. Тэгээд нөгөө талаас энэ тогтмол им авах хэрэгцээ шаардлагатай хүмүүс бол хамгийн эмзэг бөгөөд хамгийн орлого багтай хүмүүс байдаг. Тухайлбал манай ахмадууд байна. Тэтгэврийн хөгшчүүд үнийн өсөлтөд хамгийн ихээр нэрвэгдэж байна. 689 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хөгшөд им тангаа аавна, хоол хүнсээ аавна, орон сууцны төлбөрөө төлнө, цахилгаан дулаанаа төлнө. Ер нь яаж амьдрах вэ? За мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч бас энэ ангилд багтж байна. Тэгэхээр засгийн газраас ахмадуудын нийгмийн асуудалд хэрхэн яаж анхаарч байгаа? Цаашид тэтгэврийн реформ хийх бодол байна уу? Нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн 9А ангийн багш сурагчид улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Багш сурагч нартаа сурлага хөтөлбөрийн өндөр амжилт хүсье. Ерөнхий сайд хариулна. За тэтгэврийн реформ хийх шаардлагатай. Ерөөсөө манай энэ реформуудын үндсэн шаардлага бол энэ авилга хулгайтай л нөхцөлж байгаа юм. Яагаад тэтгэврийн реформыг шаардлагатай вэ гэхээр энэ тэтгэврийн сан алдагдaltaй болсон 2030 он гэхэд тэтгэврийн нийгмийн даатгалын сангийн алдагдал бол бараг оюутлогын хэмжээнд хүрэх тооцоотой. Яагаад энэ тэтгэврийн зөрөө энэ бүх юм чинь инфляцийн дагуу төрж байгаа тэтгэвэр өсөд байхад нийгмийн даатгалын сан үржиж хөгжих ёстой сан хөгжөөгүй. Нийгмийн даатгалын санд үе үед нь хулгай нүрлүүлсэн. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хямд хүүтэй байршуулдаг, үржүүлж явах ёстой газар одоо өрн таран хийгээдсэн ажил учраас нийгмийн даатгалын сан маань өрөө даахаа болчихсон. Ахмадуудын нас уртсаад байдаг, монгол хүний насжилт уртсаад байдаг, сайн үзүүлэлт байдаг. Тэрний дагаад тэтгэврийн инфляцийн хэмжээтэй уйлдуулж нэмэгдүүлээд байдаг, зардал тал нь өсөд байдаг. Энэ талд нь дагаж өсөж явах ёстой нийгмийн даатгалын сан хулгайд идэгдсэн үед. Инээс болоод тэтгэврийн санд зайлшгүй реформ хийх болчиход байгаа. Одоо энэ дутсан санг яаж нөхөх вэ гэдэг хамгийн том асуудал. Ерөөсөө энэ банкн дээр ч байгаа үе үед байгаа системүүд бол дандаа энэ газар болгон тулгаа нэрвэгцнээс болж л энэ сангууд маань, нийгмийн даатгалын сан маань энэ бүгд маань одоо алдагдлын урах болчиход байна. Энийг их чаахын тулд заавал энэ шатыг дээрээс нь шүүрдэж энэ сахилга хариуцлага, авилгадаггүй дэг журамтай системийг бий болгож иж бүх энэ савны цоорхоо ёроолуудыг хааж бөглөж иж энэ системүүд бүгд ажиллаж эхэлнэ. Тэгэхээр нэгдүгээр зорилт бол энэ авилгал хэл ухаалгүй байх системээ төгс төгөлдржүүлэх асуудал байна. Ингэж биднэрт одоо энэ эдийн засгийн эрх чөлөөний хууль, чөлөөд эдийн засгаа дэмжих хуулиудаа өргөн байж одоо бид бас ойрын хугацаанд багц хуулиудыг өргөн барихаар төлөвлөж байна. Энэ бол эдийн засгийн эрх чөлөөний хуультай хамт төр хувийн хөгжлийн түвшлийн тухай хууль, татврын багц хууль, татврын реформ, нийгмийн даатгалын реформ. Батбаярын жаргалан гишүүн. За ахмадуудын тэтгэвэр нэмэгдэхгүй байгаа шалтгаан нь болохоор эрх баригчдын авилгал хийх ахуул хулгай
гэж хэлэх шиг боллоо. За тэгээд авилгал хээл ахвал хулгаатайгаа хэдүүлээ тэмцмээр байна. А тэгээд энэ бол зөвхөн хоосон таадын пиар үг баймааргүй байна. Тодорхой бодит үр дүн баймаар байна. А зэхийн тулд ингээд нэг бодиттой үр дүнгээ та нар маань бас богино хугацаанд харуулаач гэж хүсэх байна. За хоёрдугаарт бас яг энэ бодлогын шийдлүүдэд зохиц байдлаар засгийн газраас яаралтай өргөн барьмаар байна. Бас хангалттай хугацаа өнгөрж гинөө. Ер нь бол аливаа засгийн газрын одоо тэр бодлогын манлайлал, бодлогын шийдлүүд оруулж ирэх цаг хугацаа чинь эхний 100 хоногтой бас хийгддэг шүү дээ. Тэгэхээр бид танд бас 100 хоногт болох үед чинь бас тэрийг ярьж исэн. Тэгэхээр нийгмийн даатгалын сангийн одоо нийгмийн даатгалын тогтолцооны реформ, за одоо энэ татврын реформ өгүүлэгдэж байна. Тэ? Татврын одоо ийм багц хуулийн шинжилгээг бол засгийн газар өргөн барих бүрэн эрхтэй. За энийг бол одоо бид бол одоо 24 оны 7 сарын 2-ноос хойш бол шаардж байгаа. Харамсалтай нь орж ирэхгүй байгаа. Иргэдээ санал авж ийн гэж яваад байгаа. Өнгөрсөн 7 хоногт Улсын хурлд гарсан намын бүлэг дээр татврын ерөнхий газрын одоо тодорхой мэдээллүүдийг бас сонссон. За тэгэхээр татврын байгууллага дээр төвлөрж байгаа одоо үр төлбөртэй аж ахуй нэгжүүдийн тоо өнгөрсөн жил 50,000 байсан бол энэ жил 70,000 болчихжээ. Татврын одоо үр төлбөрийн үлдэгдлийн хэмжээ өнгөрсөн жил 3 гаруй их найд төгрөг байсан бол энэ жил одоо 6.5 их найд төгрөг болчихжээ. Тэгэхээр аж ахуй нэгжүүд чинь татврын дарамтанд ор сөхөрч байна. Түрүүн бид нар зээлийн хүү ярьлаа. Зээлийн хүү өндөр байна. Татврын дарамт өндөр байна. Яаж энэ нөхцөл бид иргэдийнхээ амжиргааг дитгэх юм бэ? Яаж орлогыг нэмэгдүүлэх юм бэ? Тэгэхээр энэ татврын асуудал дээр та яг ямар тодорхой одоо бодлого шийдвэрийг богино хугацаанд яаж оруулж ирэх вэ? Энэ дээр бүр яг тодорхой шийдлүүд нэрлэнэ үү? Ерөнхий сайд. Ер нь бид нар бол тасралтгүй л ажиллаа байна л да. Гэхдээ ажил хийхгүй байна, амар зай үзүүлэхгүй байна. Нэг бол одоо огцруулна гэх юм, нэг бол одоо ингээл уус төржөөд авах юм, нэг бол ажил хаяад авах юм. Бензин шатхан биднээс хамааралгүй өөрсдөө үйлдвэрлэдэг учраас дайм байлдаанаас болоод тасраад авах юм. Гэхдээ тэр бүх асуудлуудыг бид зохицуулаад, эренблээд шийдээд явж байна. Татврын реформыг энэ төсвийн хуультай хамт эхлэлийг нь тавьж бид нэмэгдсэн өртгийн албан татврын орлогоос гадна бүртгэлийн зорилготой учраас бүртгэлийг ил тод болгох зорилгоор нөөтийг 1 сарын 1-ээс ихж буцаа олголтыг 2%-ийг 5% болгож нэмэгдүүлэх тодорхой түвшинд 70-80% хүрэхээр ийм хуулийн төслийг өргөн барьсан. Парламентын хилцүүлгийн явцад энэ 10 сарын 1 болж хойшлсон байлээ. Хойшлсон. Яг үнэтэйгээ уялдаад бид татврын реформынхаа багцыг шинжилээд ойрын хугацаанд өргөн барина. Эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийг эх 7 хоногт өргөн барихаар төлөвлөж байна. За энэ дотор багц хуулиуд өргөн баригдана. Тэгэхээр ипотекийн зээлч бай, орон сууцчлалтын банкч бай зохицоороо эх 5 жилийн үндсэн чиглэлд өнөөдөр ирээ батлагдвал энэ бүх идеолог нь эх жилүүд хэрэгжүүлэх бодлогын суур баримтчиг батлагдана. Үүнтэй уялдуулаад бид төрийн өмчийн компаниуд еврошкийг сайжруулах асуудлыг 3 удаа засгийн газрын уралдаанаар хэлэлцээд одоо түрүүчээс хариуцлагын тооцохын тооцоод одоо хувьчлах, татан буулгах, эренблээд эх 7 хоногт улсын хурд өргөн барихаар бид төлөвлөж ажиллаж байна. За дараа нь дээр нь энэ эдийн засгийн эрхчлөөний тухай хууль там татврын реформ, нийгэм даатгалын зохиц реформын хуулиудаа өргөн барина. За татврын дарамтыг ерөнхийдөө бидний тооцож байгаагаар 3-аас 4 их найд төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. Ингэхдээ бол жижиг дунд аж ахуй нэгжүүдийг илүү чөлөөлөх. Гэхдээ харамсалтай нь одоо сүүлийн үед татвар төлөлтийг сааруулах зорилготой юм шиг татврын реформ хийж дараа нь татврын өршөөл хийж исэн юм циклтэй байгаа. Манай өмнөх 4.10 тогтолцоон дээр ч гэсэн би ажиллаж исэн. Тэгэхээр одоо Батбаярын жаргалан гишүүн. За тэгэхээр та занцчирсаа да. За ажил хийлэхгүй байх, улс төржүүлээд байна, янз бүрийн зүйл парламент руу оруулж ирээд байна гэж ярьж байна. Гадаад шокч бас ярьж байна. За мэдээж дэлхийн аль ч улс оронд бүх улс төрчнөр, бүх засгийн газрууд иймэрхүү бэрхшээлүүдтэй байгаа. Тэгэхээр хүн ер нь улс төрд яах гэж орж ирдэг вэ? Энэ бэрхшээлүүдийг давантуулаад тодорхой бодит шийдлүүдээ өөрийнхөө легасиг үлдээх гэж орж ирдэг тийм ээ. Тэгэхээр бол одоо элдв янзын шалтгаан тоочхоо болоод яг энэ нөгөө бодит ажил руугаа зоригтой бас орохыг бол одоо бид нар шаардаад байгаа шүү дээ. Тийм л зүйл одоо өнөөдөр бас яригдчихэж байгаа. Тэгээд өнөөдөр танд би нэг нэр томьёо бас хэлхийг хүсэж байна. Өнөөдрийн бид нар хилцүүлгийг амжиргааны өртөг гэсэн сэдвийн хүрээнд хий гэж бас нам дээрээ ярьсан. Тэгээд амжиргааны өртгийн хямралд Монгол улс
нэрвэгдэж гин үү? За энэ бол одоо ковидоос хойш бий болсон одоо энэ амжиргааны өртгийн хямрал буюу одоо англиар cost of living crisis гэдэг байгаа. Тэгэхээр бид нар яг ийм бодиттой хямралтай нүүр тулаад байна гэдэг өнцгөөсөө та бас дараачийн одоо засгийн газраас хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн арга хэмжээндээ бас хандаач гэдэг одоо ийм байдлаар асууж байгаа. Ягаад вэ гэхлээр иргэдийн амьдрал бол үнэхээр хүнд байна. Амжиргааны өртгөн бол дийлдэхэ байчлаа. Тэгэхээр бид нар бодиттой ийм зүйлүүдийг хийхгүй бол нөгөө одоо өнгөрсөн удаагийн хэлцүүлэгтээр ярьсан дундаж давхрагчин улам бүр багаснаа. Тэгээ Монгол улс одоо хизээ тэгэж одоо нөгөө чинээлэг нөгөө Швейцар руугаа хөгжихий одоо улам бүр алсраад байна шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө цаг хугацаанд дээр өөрчлөлт хийх ёстой. За тэгээд төгсгөлийн асуулт. Та элдвийн зар гуйлж дайвуулахгүйгээр яг л нэг л асуултанд хариулт өгнө үү? Та өөрийнхөө амжиргааны зардалд сард хэдэн төгрөг зарцуулдаг вэ? Улсын хурлын даргаас бол ерөнхий сайдын цалин илүү бага байгаа гэж бодож байгаа. Тэгээд одоо ерөнхий сайдын хувьд бол энэ мэдээлэл бол бас нээлттэй байх боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр бол яг энэ амжиргааны өртгийн хямрал танаа өрхөд ямар арга хэлбэрээр нөлөөлж ийн вэ? Ерөнхий сайд. За ер нь энэ сүүлийн 10 жилд, ер нь баг сүүлийн 30 жилд өрхийн зардал бол үндсэндээ орлогын дүнгээс өндөр байсан. Бодит орлогын дүнгээс. Ер нь цар тахлын үед хүний хэрэглээ хэмжигдсэнтэй холбоотойгоор зардал нэлээд буурсан, орлого үйл хэлийг давсан тооцоол гардаг. Өөрөөр орлого давж ич хүн хоримтлалтай байна. Хоримтлалтай үжиж дундаж давхрах одоо амьдралын нөхцөлөө сайжруулах болцоо бүрдэнэ. Тийм учраас амьдрах зардал бол орлогоос их байхыг хэлж байгаа. Cost of living бол хотоороо тэр хот илүү өндөр өртөгтэй хот гэдэг ч гэдэм үү. За 37 минут 30 секунд хэтэрсэн байна. Тэгэхээр ерөнхий сайд хариулж бас чадаагүй асуултаа одоо сүрэг хүчний бүлгийн гишүүд асуухад бас нэмээд хариулах нь зөв баха. Дэгийн хуулиараа хугацаа тогтоосон Батбаярын Жаргалан гишүүнд баярлалаа. Одоо улсын хурал дахь цөөнхийн бүлгийн асуулт ирүүлсэн гишүүд эрсдэд бүртгүүлсэн дарааллын дагуу асуулт асууж хариулт авна. Асуулт асууж хариулт авах нийт хугацаа 37 минут 30 секундээс хэтрэхгүй байна. Гишүүдэд эрсдээ бүртгүүлсэн дарааллын дагуу асуулт асуух зөвшөөрөл олгоё. Сүхбаатарын Эрдэнэ болд гишүү. За дигээр нөгөө нэг дор асуулт асууна, би 3 асуулт асууна. Гэхдээ хурлын дарга ер нь мэтгэлцэн гэдэг нэртэй мөртлөө урьдчилж асуултаа өгөх мэтгэлцэн биш болчиход байгаа. Тэгэхээр цаашдаа бас энийг бас анхаармаар юм байна. Зарчмын юм хэлж байгаа. Нэг амжиргааны зардлын өсөлт ба иргэдийн бодит орлогын бууралтын тал дээр энэ өрхийн бодит орлого, бодит инфляцийн өсөлтийг гүйцэхгүй байгаа. За хүнсний болон өргөн хэрэглээний барааны үн сүүлийн жилүүдэд тасралтгүй хаданд гарч байгаа. Иргэдийн амжиргааны маш том дарамтын одоо шалтгаан болж байгаа. За засгийн газар ойрын хугацаанд дараагийн 6 сарын дотор иргэдийн амжиргааны зардлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр нь яг ямар бодиттой алхмууд хийх вэ? Энэ төлөвөөгөө та товч тодорхой хэлээч гэж. За хоёрдугаар асуулт нь хавтгаарсан үр дүн муутай бодлогын талаарх. За төрийн халамжийн хэмжээ жил их тусам өсөж байгаа. Гэхдээ энэ амжиргаа иргэдийн амжиргаанд одоо сайжрах түлхэж авчирч чадахгүй байгаа. Хавтгаарсан халамжийн бодлого иргэдийн ажил хөдөлмөрт уриалах биш, урам зоригийг нь одоо бадрах биш. Одоо өөрөөр хэлбэл ач холбогдол муу байгаа гэдэг нь бол энэ дээрээс маш тодорхой харагдаж байгаа. Залуу ялангуяа одоо Солонгос руу явдаг ч гэдэг юм уу, ер нь л нэг тийм дөрвөх дайжих тал руугаа болчлоо. Тэгэхээр засгийн газар энэ халамжийг хавтгааруулах биш, зорилтод бүлэгтэн хүргээд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар бодиттойгоор ер нь яг ямар шинжилгээг, бодлого биш, шинжилгээг хийх вэ? За 3-дугаарт нь малчин тариаланчдын амжиргааны асуудлаар энэ олон аймагт ганцуудын эрсдэл байна. Гангийн эрсдэл байна. Энэ өвөл жишээлбэл малчин тариаланчдын орлого буураад тэдний өрхийн амжиргаа хүндрээд байгаа. За энэ малчин тариаланчдын өрийн ачаал өсөөд залуу малчдын ирээдүй ер нь бол маш хүнд байгаа. Ер нь л орон нутгаас ер нь залуучууд дайжих хандлагатай болцсон. Тэгээ энэ бол нөгөө гэр бүл төлөвлөлтийн бодлого гэдээ маш олон юм цаана байгаа л да. За нөгөө талаас уур амьсгалын эрсдлийг даван туулах чиглэлээр засгийн газар ер нь яг ямар яаралтай бодлогуудыг хэрэгжүүлж байгаа вэ? За эдгээр 3 асуултанд хариултаа. Ерөнхий сайд хариулна. За Эрдэнэ болд гишүүнтэй санал нөгөө энэ парламентын мэтгэлцээн бол засгийн газраас оруулж ирсэн тодорхой шийдэлээр ийм мэтгэлцээ хийж ивэл илүү оновчтой ажил хэрэгч үр дүнтэй болно. Одоо болохоор ингээд асуултууд өгсөн нэртэй боловч асуултаасаа шал өөр л асуултууд өнгөрсөн 3 юм дээр бол үндсэндээ баг өөр асуултууд яриад нэг асуулт хариултын
танин мэдхүйн шинж чанартай дамгаалаад байгаа. Тийм учраас илүү парламентын шийдэл гаргахад чиглэсэн ажил хэрэгч юм шийдэл тойрж маргалдаж мэтгэлж ивэл парламентын мэтгэлцээ илүү үр дүнтэй болох болов уу гэж бодож байна. Тийм саналтай байна. Ер нь өнөөдрийн сэдв бол амжиргааны өртөг. Тэгэхээр тантай нэгдүгээр энэ гавтгаас халамжаар бол иргэдийн амжиргааг шийдэж чадахгүй. Одоо бага орлоготой иргэдийн орлогын 78% нь тэтгэр тэтгэмж бүрдүүлж байгаа. Тэгэхээр зорилт бүлэгтээ илүү чиглэсэн ийм халамжийн бодлого бол илүү оновчтой. Ийм учраас нийт иргэдийн бараг 90% нь тэтгэр тэтгэмж авдаг гэсэн ийм судалгаа байна. 90% нь ямар нэгэн байдлаар тэтгэр тэтгэмж оногдож байна. Ийм учраас халамжийг оновчтой болгох халамжийн реформ хийх чиглэлээр манай Авбакир сайд ажиллаж байгаа. Тэр талаар бас дэлгэрүүлж хариулж болно. Ер нь яг инфляц бол ерөөсөө амжиргааны өртөг бол нөгөө амжиргаа инфляц үнийн өсөлтөөр л хэмжигдэж байгаа. Амжиргааны өртгийн өөрчлөлт нь энэ бол бид нар эрэлт нийлүүлэлт хоёулынгийн анхаарахгүй бол дандаа нийлүүлэлтийн шин чанартай инфляц биш эрэлтийн шин чанартай инфляц бий болоод байгаа. За нийлүүлэлт талаас ихэд энэ жилийн хувьд шатхуун эрчим хүчний үнийн өсөлтүүд нөлөөлсөн бол одоо улсын хурлаас батлагдсан энэ Улаанбаатар импортыг тэглэсэн ч байд юм гурилын импортыг тэглэсэнтэй холбогдоод тариалт багасж манай ургац 34.7%-аар буурсан тариалттайгаа. Энээс болоод энэ жил бид нар бол Улаанбаатар импортоор авахаас өөр аргагүй болж байгаа. За төмс 54.8 хүнсний ногоо 15%-аар буурсан. Энэ бол нийлүүлэлт буурж байгаа учраас импортыг өдөөж байгаа. За үлзий хүүгийн шижир гишүүн. Гишүүд 2 минутанд асуултаа товч тодорхой асууна. Ерөнхий сайд бас 2 минутанд хариулна. За өдрийн мэнд монголчууд өнөөдөр зээлээ зээлний оронд өрнөөс өрний оронд амьдарч байгаа. Барьцаалж болох бүх юмаа барьцаан тавьж болох бүх зүйлээ барьцаан тавьж амьдарч байгаа. Нэг үгээр хэлбэл Монгол ардын зүрх өгдөг, өртөө өдөлгөө өдтөө мал тархалдаг гэж. Монголчууд маш энгийн зүйл хүсэж байгаа. Улсын орлого нь амжиргааны өртөгт нь амьдрах зардалд нь өрдөг байх ийм зүйл хүсэж байгаа. Засгийн газраас танаас тансаг амьдралыг хүсээгүй. Өнөөдөр 1.4 сая хүн хөлбөмбө эрхэлж байгаа. Хэдий ч улсын дунд цалин 2.6 сая гэж байгаа. Нийт уул уурхайн салбарт 5 сая төгрөгөөс дээш төгрөгийн цалинтай ажиллаж байгаа 73,101 хасаа тооцох юм бол энэ тоо чүү 1.9 сая хүрнэ. 1.9 сая төгрөгөөр хүн өнөөдөр авах амьдралаа залгуулж байна гэсэн үг. Нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 57% нь улсын дунджаас бага цалинтай ажиллаж байна. Амжиргааны доод түвшин 2016 оноос 10 жилийн хугацаанд 311,700 төгрөгөөр өссөн бол нэг үрхийн сарын хэрэглээний зардал 2 сая төгрөг нэмэгдсэн. Нэг үгээр хэлбэл өрөөр амьдарч байна. Тийм учраас би танд 36 настай 3 хүүхэдтэй өөрөө төрийн албаа агч эхнэр нь хувийн хвшилт ажилдаг 2.6 сая төгрөгийн цалин дээр нэмэх эхнэр нь 2 сая төгрөг ингээд нийтдээ 4.6 сая төгрөгийн цалингийн орлоготой өрхөөр жишээ авч танаас асуултсан. Энэ өрх ипотекийн зээлдээ сар 700 сая төгрөг, цалингийн зээлдээ сар 950 сая төгрөг, аппликейшны зээлдээ 150 сая төгрөг төлөөд үлдсэн багахан мөнгөөрөө хоол хүнс буюу саний 2 сая төгрөгөөр амьдарч байгаа. Ингээд өрхийн орлого зөвхөн анх дахь хэрэгцээг хангадаг, 2 дахь 3 дахь хэрэгцээг хангаж чаддаггүй. Том хүүхдийн хувьцаг багцанд нүгдэг, багцны дахиад багад нүгдэг ийм л амьдрал. Өнөөдөр залуучууд ипотекийн зээлтэй, цалингийн зээлтэй, автомашины зээлтэй, сургалтын зээлтэй, хэрэглээний зээлтэй, гар утасны зээлтэй, банк үсгийн зээлтэй, аппликейшны зээлтэй, нэмээд ламбардны зээлтэй. Ахмад малчнууд нь малчны зээлтэй. Тэтгэврийн зээлтэй. Ёстол нэрэ цалинтай тулд амьдарч байна л гэдэг нөхцөл байдалд амьдарч байна. Над танаас ганцхан асуулт. Та зээлтэй үү? Ямар нэгэн? Ерөнхий сайд хариулна. За ер нь судалгаараас үзэхэд нийт иргэдийн нийт төрх айлуудын 63.8% нь зээлтэй байгаа юм. За энэ бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах юм бол цалингийн зээл, хэрэглээний зээл багассан үзүүлэлт боловч иргэд орлого нь хүрэлцэхгүй байгаа учраас голцоо хэрэглээний зээл авч байгаа. Цалингийн зээл, тэтгэврийн зээл, сайн хэлсэн малчтын зээл голцоо бизнес хөгжилтөө гэхээс илүү амжиргаагаа нөхөдөө авч байгаа зээл харагдав. Тэрний одоо 15% нэхэд автомашины зээл, лизингийн зээлүүд, санхүүгийн лизингийн зээлүүд, автомашины зээлэн дээр авч байгаа. Тэгэхээр энэ нийт агуулгаар нь харгалзаад үзвэл ер нь энэ амжиргааны өртгийн үзүүлэлтийг бол олон улсын стандартын дагуу тооцсон ч гэсэн тэр яг зөвхөн статистик дундаж бол 2 сая 989 мянга гэж байгаа л да. За зардал нь бол 3 сая 9 мянга гэхээр нэг 172 мянгаар дунджаараа зарлага орлогоос илүү байгаа. Тийм учраас зарлага илүү байна гэдэг чинь хүмүүс зээл дунджаараа зээл рүү чиглэж байна гэсэн үг. Таны хэлж байгаа 56% нь бол
энэ дунджаас доогуур цалинтай байгаа 2 сая 400 мянга гэдгээс чинь. Тэгэхээр ер нь бол эмч багш нарын цалин нийтлэх бодиттой хийж байгаа шийдлүүд юу вэ гэхээр эмч багш нарын цалинг нэмэгдүүлсэн. Үнэхээр гэхдээ хавтгааруулж нэмэгдүүлээгүй. Цалин хавтгааруулж нэмэгдүүлсэн гэж байна. Бид суур доод цалин нэмж байгаа. Улаанбаатар хотын багш нарын Улаанбаатар хотын багш нарын ачаал бол нийт сурагчдын 3.2 нь 60% нь Улаанбаатар сурагчд байна. Тэгтэл нийт багш нарын 3.1 нь Улаанбаатарт байна. Тэгэхээр залуу багш нар сая 484 мянган төгрөгийн цалингаар гар дээр нэг сая 200 мянга сая гаруй төгрөг аваад Улаанбаатар хотод амьдрах бол хэцүү. За хөдөө орнотгийн багш нар бол 40% нэмэгдэлтэй байдаг учраас зардал харьцангуй бага байна. Гэхдээ хөдөөд багш нарыг дэмжих бодлого гэж тайлбар. Тийм учраас бид энэ суур бага цалинг дээш 2 сая 200 мянга хүртэл нэмэгдүүлэх бодлого чиглэл барьсан сая бол. За эмч нар багш нарын цалин нэмэгдэхэд бол гол дундаж давхаргуулах Нэмэлт 1 минут тодруулна. Шижирэг шүү. За яг та миний ганц асуултанд хариулсангүй. Гэхдээ үндэсний статистикийн газраас 2016 оноос хойш одоо хэрэглээний үнийн индексийн өсөлтийг дунджаа нэг 8.866 гэж тооцсон юм байна. Гэтэл бодит байдал дээр 866 бус зөвхөн хоньны мах гэд 2016 оноос хойш 204 буюу өмнөх 204 энэ бол жилийн дунджаа шүү. Зөвхөн өмнөх оноос 14. Бүхний мах өмнөх оноос 14.7%. Адууны мах 13%. Төмс 16.2%. Манжа 14.6%. 9 чихэр 9.5%. Ургамлын тус 13.6% гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа жилийн дундаж хэрэглээний үнийн индексийн 8.6-аас өөр байгаа шүү гэдгийг би танд хэлэх гэсэн. Бодит амьдралд статистик гаргаж цаас хоёр зурж байгаа гэдгийг монголчууд одоо бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ та миний ганц суусан асуултанд хариулсангүй баярлалаа. Цэндийн Баатар хүүг шүү. За ерөнхий сайд нэмэлт 1 минутаар хариулна. За асуулт нэгүсэж хариулж амжсангүй. За би өөрөө яг хувийн нэр дээр зээлгүй байна. Миний зарлага бол харьцангуй бага. Би ажил гэр хоёрын хооронд явдаг учраас өөр бус газараар ордог. Өдрийн хоолны зарлаас бас зардал гаргадаг учраас бол одоогоор зээлгүй амьдарч байна. Тийм учраас өглөө гараад орой ирдэг, өөр газар мазраар явдаг учраас ингээд хүргээд авчдаг учраас миний зардал бол харьцангуй гайгүй. Ордонд одоо хямд ордны хоол идчихэж байна. Ингээл үндсэндээ миний зардал бол ингээл өдрийн хоолны зардал гэж байгаа учраас түрүү жаргалан гишүүний асуултанд хариулж амжааг ингээд нийлүүлээ харьцуулахад бол зардлаа хэмнэж эдийн засгийн учраас одоо энэ хүндрэлтэй эрэг үед бол ингэж амьдарч байна. Зээл бол алга байна. Гэхдээ зээлгүй 32% одоо хамарч байгаа. За бусад асуудлаар бол амжилгааны өртөг одоо шийдэл гарцууд бол багш эмчнэрийн цалин нэмэгдүүл. За ерөнхий сайдаас асуулт асуух үг хэлэх хугацаа 2 минутаас хэтрэхгүй, нэг удаа 1 минутаас хэтрэхгүй хугацаагаар тодруулж болно. Цэндийн Баатар хүүг шүү. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн 10 жилийн Монгол улсын өнөөгийн байдлын үр дүнг илэрхийлэх хүнтэй хамт мэтгэлцэж гэж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын агаар орчны бохирдол, амжиргааны энэ өртөг, ажил хийсэн ч ядуурдаг, ажил хийгээгүй ч ядуурдаг энэ Монгол улсын сүүлийн 10 жилийн бодлого шийдвэртэй салшгүй холбоотой хүн бол Монгол төрд байдаг бүхий л өндөр албан тушаалыг ээлжлэн сэлгэн хассан хүн бол та юм а гэж би хувьдаа бодож явдаг. Та дандаа ирээдүйн цаг дээр ирж байна. Ер нь Монгол хөгжихгүй байгаа шалтгаан чинь дандаа ирээдүйн цаг дээр ирээд байх юм. Одоогоо оншилж, өнгөрснөө зөв дүгнэж, алдаагаа засахгүйгээр бид цаашаа явах боломжгүй. Үнэхээр өнөөдөр хоёр талд улс төрчих биш. Энэ Монгол улсыг улс шиг болгоё. 3.5 сая хүнийг цалингаараа амьдрдаг улс болгохын төлөө бид нар бодлогоо уралдуулъя гэж бодож байна. Монголын өнөөгийн байдал бол цоорхоо хувинтай адилхан. Ямар ч зүйл хийгээд тэр хувинд дүүрэхгүй байна. Тэр бол бидний алдаа. Монгол улсын ерөнхий сайд хариуцлагатай хүн нэг зүйлийг онцолж хэлж байна. Монголын сүүлийн 10 жил бол шат шатанд хулгай гарсан юм байна. Хулгайгаар дүүрсэн юм байна. Хулгай цэцэглэн хөгжсөн юм байна. Энэ хулгайн өртгийг иргэд нуруунд дээр төлж байгаа юм байна. Өнөөдрийн амжиргааны өртөг, инфляц, үнийн өсөлт бол энэ хулгайн шалтгаан үр дагавраа гэж.
Тэгэхээр бид нар цалин нэмий, цалин шалтгаантай нэмий гэж яриад байдаг инфляцийг үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг нэмэгдүүлж байгаа үндсэн шалтгаан нь бол хулгай юм а гэж бодож байна. Тийм учраас яг энэ цаг үед та Нэмэлт 1 минут Баатар Гүгшүү. тодруулдаг асууж. За тодруулахад асууя. Ерөнхий сайд хариулна. За ер нь би ирээдүйн цаг дээр зөвхөн яриаггүй өнгөрсөн одоо ирээдүйн 3 цаг дээр ярьж байгаа гэж бодож байгаа. Яг тэгэхээр би төсвийн тодтол хийсэн үнийн өсөлтийг бууруулахын тулд 2025 оны төсвийн тодтол хийж 2026 оны төсвийг илүү бодиттой мөчлөг сүрсэн бодлого болгож энэ талаас эдийн засгт үнэ өсөх дарамтыг бууруулж цалин нэмэгдүүлж суур орчин арилга засаж чиглэгдсэн ийм өөрчлөлтүүдийг хийж ирснээр ирээдүйд хийх энэ 5 жилийн үндсэн чиглэлийг улсын хурлаар одоо батлагдж байгаа учраас ийм 3 цаг дээр ярьж байна. Тийм учраас дандаа өнгөрсөн цаг дээр ярих нь хаашаа дандаа ирээдүйн цаг дээр ярих юм энэ гурваа холбож ер нь альва 3 үе дээрээ тогтчих хэрэгтэй гэж би ойлгож байгаа. Тийм учраас зөвхөн 10 жилийн эдийн засгийг ингээ болох ойлгосон юм биш. Энэ бол 30 жилийн алдаа. Өмч хөвчлээс хасуулаад хүнсний үйлдвэрлэл за тэгээд дэлхийн удалдааны байгууллагад илсэн эдийн засгийн алдаатай бодлогуудыг чинь үр дүнд энэ үн өсдөг өөрсдөө үйлдвэрлэгч ус биш болсон хараат болсон хамааралтай болсон энэ бүх тоо эдийн засгийн баримтууд чинь 30 жилийн алдаа. Зөвхөн 10 жилд бий болсон юм шиг. Энэ авилга хулгай чинь одоо өмч хөвчлээс эхлээл өнөө хүртэл үргэлжилж байгаа энэ арчилтай хамт үр хөврөл нь гараад ирсэн бүтээгдэхүүн. Тийм учраас танаа манаа гэж бие биеругаа чих биш хамтраал энэ болж бүтэхгүй асуудлуудаа шийдээд засаад тэгээд цорхоогоо бөглөөд хамтраад урагшлах нь л одоо илүү эрүүл шийдэл гарц. Тийм учраас одоо бид нэр бие бинийгаа буруутгахаас илүү зөв шийдэл гаргахын тулд явах хэрэгтэй гэж бодож байна. Тийм учраас бид эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж улсын хурлд өргөн барих гэж байна. Хувийн хвшлийг дэмжих татврын таатай орчныг бүрдүүлэх, төрийн өмчт компаниудыг нээлттэй хувьцаат компани болгож, олон нийтийн хяналтад шилжүүлэх, дид үтц орчин хүчний төслүүд төлхөө анхаарах зэрэг арга хэмжээг одоо нэмэгдүүлж, энэний үр дүнд бүтээмж нэмэгдэж, энэ хэрээр Монгол хүний үнэлэмж өсөж цалин орлого нэмэгдэнэ. Бүтээмж сайтай бол цалин орлого нэмэгдэнэ. Цэндийн Баатар Гүгшүүн тодруулна. За бидний өнгөрсөн зам алдаатай байсан гэдэгтээ санал нийлж байна. Гэхдээ өнгөрсөн 10 жил алдааг засах чиглэлээр ажиллаагүй, алдааг улам цэцгэлэн хөгжүүлсэн байна гэдгийг одоо бид бүхэн бүгдээрээ хүлээн зөвшөөрж байна. Одоо алдааг засах 100 хоног өнгөрч байна. Танай засгийн газрын хувьд. Төрийн өмчт компанийг нээлттэй болгоё гэж ярьж байна. Одоо яаралтай энэ реформа хийгээсэ гэж би хүсэж байна. Үнэхээр энэ амжиргааны өртгийг нэмэгдүүлж байгаа, үнийн өсөлтийг бий болгож байгаа. Жишээлх юм бол нийслэл Улаанбаатар хотын орон сууцыг авахын тулд барилгын компани газрын зөвшөөрөл авахын тулд хүн сурталчилын төлбөр төлдөг. Жишээлх юм бол дулааны их усүр авахын тулд хүн сурталчилын төлбөр төлдөг. Цэвэр усны одоо эрх авахын тулд хүн сурталчилын төлбөр төлдөг. Эргүүлээд усын комист хүлээлгэж өгөхийн тулд авилгын хүн сурталчилын төлбөрийг төлдөг. Энэ тогтолцооны авилгын өртгийг Улаанбаатарчууд, монголчууд нуруунд дээр үүрж байна. Тийм учраас таны ярьж байгаа хулгайтай тэмцэх энэ Нийслэлийн ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн 11А ангийн багш сурагчид улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордондоо танилцж байна. Багш сурагч нартаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. Тийм үү? За даваагийн Цогтбаатар гişүү. За баярлалаа. Нийлэн эдийн сэдв бэлдэж ирсэн. Цаг маш бага юм байна. Тэгээд овчлие. Төсөв болон хувьчлалтай холбоотой асуудлуудаар санал хэлэх юм байгаа. Бас зарчмын хувьд асуух юм байгаа. За төсөвдөр бол засгийн газар 120 их найд төгрөгийн хөрөнгийг хөдлөж байгаа. Хөрөнгө буюу бид нар актив хөрөнгийг хөдлөж байгаа. Гэтэл 33 их найдын бид нар улсын төсвөөс татвар нэрээр баталж өгөөд засгийн газрыг ажилд нь оруулдаг. 90 их найдын цаана төрийн өмчт аж ахуйн нэгжүүд дээр эргэлдээд байна. Энэ эргэлдээд байгаа мөнгнөөс буцаагаад улсын төсөвт нэмэр болж байгаа орлого бол маш муу байгаа. Энийг сайжруулж ажиллах шаардлагатай. Энэ дээр бас таны саналыг сонсъё. За дараад нь бол урсгал зардлаа цаашид ер нь хөдлөхгүйгээр яг энэ чигтэн зарцаагаад одоо байгаа энэ урсгал зардлын хүрээнд цаашид засгийн газрууд оруулж ирэх төсөө баримталж ажиллуулах зүгээр байна. За тэгээ гадаадын зээл тусламжаар санхүүжүүлж байгаа төсөл хөтөлбөр дээр Монгол улсынхаа эрх ашигыг сайн тавьж өгөхгүй бол Монгол улс өөрөө алдагдлалд орохуйц ийм гэрээ контрактуудыг маш их хийж ирсэн алдаа дутагдлууд байна. За дээрээс нь гуравт нь бол төр өмчүүдээс хувьчлах замаар
цаг алдахгүйгээр салах ёстой болчиход байна. Хамгийн тод жишээ Монгол Ардын намын цагаан байрны даргийнх нь үеэл нь төрийн банкны захирал хийж байгаа. Бид нар ийм нөхцөлд шударга ёс, авилгалаасаа салах, хулгаагаасаа салах гэдэг асуудлуудыг ярих боломж байхгүй. Яг шударгаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад захирлуудын сайхан томилоод нээлттэйгээр компаниудаа хувьчлаа явах юм бол банкудаас бид нэр 40 тэрбумаар нь орлогоож улсын төсөвтөө нэмэр болох боломжтой атал өнөөдөр энэ маш муу төвшөнд явж байгааг та өөрөө харж байгаа. За энэ дээр та саналаа хэлээрэй. За хоёрдугаар асуудал малчтай холбоотой. Сүв мах хоёр өнөөдөр үнэтэй байна. А тэрнээс босод одоо дайвар бүтээгдэхүүн арьс шир ерөөсөө үн хүрэхгүй байна. Монголчууд одоо энийг одоо сүүлийн хэдэн жил ярьж байгаа малчд бол тэр дундаа. Энэ тал дээр ямар бодлого баримталж ажиллаж ойрын хугацаанд энэ яавал үнд хүрэх вэ гэдгийг та малчдад бас нэг хэлж өгөөч. А яг малчнаас ирсэн асуулт нь бол малчны тухай хуулийн 4.2-9 дээр заасан Цогтбаатар гишүүн нэмээ өгдөг. 4.2-ын өндөр насны итгэмжийн асуудлыг бас тодруулж өгөрэй гэсэн. За тэгээд сүүлд нь бол нийгмийн асуудал буюу Улаанбаатар хот чинь туулын хурдны зам гээд 2.5 их 80 төгрөгөөр зам барих гэдэг. Энэгээр бид нэр одоо жишээлхэд Баруун аймаг руу гардаг, Баянгар Үүр хангаар руу гардаг лүнгийн замыг өргөдгөх боломжтой. Энэ Улаанбаатар хотоор явж байгаа төмөр замыг судлаад өгч явахад яагаад нийслэлийн засаг даргын буруу шийдвэр гаргаад ажиллаад байгаа юм бэ? Энэ дээр таны байр суурь. Ерөнхий сайд хариулна. За түрүүчи Баатар гүгшүүний асуултад нийлүүлээд ер нь хариулахад бид бас энэ төрийн өмчт компаниуд өөрөшгөө сайжруулж байгаа. Энэ хамгийн гол өөрөшгөө сайжруулах ёстой салбар бол төрийн өмчийн компаниудын асуудал байна. Тэгэхээр төрийн өмчийн компаниудыг хөгжлөх тэр дотор IPO гаргаж олон нийтийн компани болоход тодорхой шалгууртай. Өөрөөр хэлбэл аудитор олон улсын аудитлэгдсэн байх ёстой. Тэрэнд хугацаа орж байна. Тэр нь 3 жил ашигтай байх ёстой. Тэгжээж олон нийтэд хувьцаанд гарч хувьцаанд арилжаалагдана. Ингэж хөрөнгийн биерж амилна. Ингээ үн цаасны 2 дахь зах зээл, 1 дахь зах зээлд энэ макро эдийн засгийн доктортой байдлыг хадгалахын тулд хүүг бууруулахын тулд хувьцааны өгөөжийг нэмэгдүүлж ийм санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Энэ талаар жаргалан гишүүн ч гэсэн асуугаад байсан. Ингэжээж нөгөө санхүүгийн бүтээгдэхүүний өртөх яндарч санхүүгийн зах зээл ч гэсэн хөгжих ёстой. Гэтэл энэ чинь одоо 30 жилийн алдааг жишээлбэл 100 хоног дотор засч болохгүй. Одоо жишээлбэл аудит хийх чинь заримд бол 6 сарын тэр шаардагдаж байна. Томоохон компаниуд дээр аудитын процесс эхэлж байна. Ингээ энэ өөрчлөлийг сайжруулна. Хоёрдугаар тэр сүү махнаас гадна одоо арьс шир ноос ноолуур дайвар бүтээгдэхүүнийг гарах манай туйлын зорилго байгаа. Энэ нөгөө ухдаг шар алтнаас ургадаг цагаан алт гэж энэ нөхөн төлждөг баялгаа экспортын бүтээгдэхүүн болгох нь манай эдийн засгийн энэ 5 жилийн чиглэлийн үндсэн чиглэл. Ийм учраас энэ 183 сая хүнтэй 2 тэрлион долларын зах зээл Евразийн эдийн засгийн Евразийн холбооны 6 улсад эдийн засгийн чөлөө тулдааны хэлцээр байгуулах асуудал одоо оруулж ирнэ. Энэний гол зорилго бол энэ 3 төрлийн 347 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй хөнгөлөлтөй тарифын болон тарифын бус барьергүйгээр экспортлоход чиглэж байгаа. Энэний үр дүнд бидний хийсэн тооцоолоор таны хэлсэн дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд 160% өсөх тооцоотой. За ерөнхий сайд нэмэлт 1 минут. махан бүтээгдэхүүн гэхэд 140% одоо нухаш, зайдас гэдэг юм уу, хям, каз гэдэг юм уу, ийм бүтээгдэхүүнүүдийг боловсруулад махныхаа экспортыг нэмэгдүүлэх. Арьс ширний үйлдвэрлэлийг шинэ шатанд гарах болцоотой. Энэ зах зээл гэхэд 12 тэрбум долларын арьс шир ноос ноолуур махан бүтээгдэхүүн импортлдог зах зээл. Энийг бид 10% нь нэвтрэгтэл 1.2 тэрбум долларын экспорт хийх юм болцоо бүрдэнэ гэж байна. За 4.2-9 малчны тухай хуулийг малчны нийгмийн даатгалыг нэг удаа л нөхөн төлөх тухай хууль батлагдсан. Тэгээд жил болгонд нэг удаа нөхөн төлөх хууль батлагдаад ах юм бол энэ чинь байнгын хуультай ялгаагүй болчин. Тэр хугацаанд л нөхөн төлөх давуу эрхийг олгосон. Гэхдээ зах зээл дээрх оролцогчид, татвар төлөгчид нэг жигд тэг шудраг байх зарчмыг мөрлөг болохгүй л цэргийн дэвтүр, малчны дэвтүр ингээд цус нь ялгаад хөнгөлж чөлөөд үзүүлээд авцсмаа нийгмийн даатгалын сан чинь улам дампуураад алдагдлалд ороод нийтийнх нь ирэх шиг охироод байгаа гэдгийг бас бодох хэрэгтэй. Саруул сайхны цэнгүүн гишүүн. Тримэнд ерөнхий сайд. Тэр ингээд минутаа шууд асуулт хариултууд өгөөд явчих болно тий.
За энэ инфляцийн одоо 2% үүсгэж байгаа эрчим хүчний салбарын талаар ярилцъя гэж би асуулт өгсөн байгаа танд. Тэгэд энэ дулаантай холбоотой нэг сони юм яваад байгаа. Та мэдж байгаа ах. Эрдэнэс 5 толгоогоос 300 тэрбум төгрөгийг гаргаад энэ шахмал түлш бүгд найрамд хятад ард улсаас бид нар авж байгаа. 1.1 сая төгрөгийн өртөгтэй. Ирээнд оруулж ирэх дүн нь бол 700 мянган төгрөг. За тэгээ хотлоо оруулж ирэхээр 1.1 болчдөг. Иргэдэд зарахтаа нэг 200 мянган төгрөгөөр зарж байгаа шүү дээ бид нар. Тэгээ нөгөө 750 цэгээр борлуулж ирсэн аа одоо болохоор нэг 350 цэг болгоцсон. Иргэд нөгөө төлшөө авах гэж ойчрлоод нэг ийм хүнд байдалтай байгаа. Тэгэд энийг юу н хэн шийдсэн юм? Ийм шийдвэрийг. Ерөнхий сайд. За манай засгийн газрыг томилогдоод бүрдэх үед энэ тендер зарлагдаад бараг шалгартсан зогсоох боломжгүй гэж байсан. Өмнө ч гэсэн тэр орчны бохирдлын хорооноос одоо энэ бортэгэнттэй холбоотой шалгагдаад яригдаад байгаа асуудал чинь бас яг ийм хагас кокс нүүрс баахныг оруулж ирээд одоо хадгалсан. Тэр нь бас энэс илүү үнэтэй байж идэм байлээ. Тэгэхээр энэ маргааш би явж одоо газар дээр нь үзэж энэ яг хоруу чанар өөр ашиг юмыг газар дээр нь үзэж танилцъя гэж төлөвлөж байна. Энэ бол тендерийн шалгардаад зарлагдаад компани шалгарсан нөхцөлд бол буцаах болдгоо одоо олон улсын шүүх юугаар явдаг ийм гэрээ контрактууд ихвчлэн хийгдсэн байх юм. Олон гэрээнүүд тэгж хийгдсэн байна. Тийм учраас энэ өөр ашгийг бол одоо бид газар дээр нь үзэж тухайн үедээ бол Улаанбаатар хот удаагүй болчихноо, 50% буурчнаа. Энэ бол одоо хамгийн шилдэг ойрын технологи гэсэн. Бид бол цахилгаан халаагаараа нэмэгдүүлээ. Тэр 5,000-ыг одоо яалтаа хэрэгжүүлж 5,000 айлыг одоо хамгийн хутаатай газрууд цахилгаан халаагаар шилжүүл. За цаашлаад энэ дунд хугацааны шийдлүүдээ утааг бууруулах зохис бодлогыг цахилгаан халаагаар газ 5 юм зохис бодлогын шийдлийг гаргаад энийг хэрэгжүүл тэр шахмал түлшээч гэсэн хагас коксоо ч гэсэн Монгол улсад үйлдвэрлэдэг бол Багнуур болон Улаанбаатар хотоор хэрэгжүүл гэсэн ийм чиглэл гаргаад ажиллаж байгаа дараа жилийн үед бол. За энэ жилийн бол одоо бид нар 100 өнгөрж байхад одоо томилогдоод энэ асуудлыг одоо аль болох хүрээлттэй байхын шаардж байна. Энэ бол бас эрчим хүчний хангамжтай бас холбогдох асуудал болно. Цахилгаан халаагаар асуудал болно. Энэ дэг нь 2 минут тэгээд 1 минутаар тодруулж болно гэсэн юм байна. Тэгэхээр зэнгүүн гишүүнд одоо 2 минутыг бүтөөгч. Тэгээд ерөнхий сайд 1 минутаар хариулна. За зэнгүүн гишүү. Энэ тэгээд их сонирхолтой гадаг зүгээр хин шийдвэр гаргасан юм бэ л гэдэг. Одоо Монгол улс чинь өөрөө ямар нүүрсний баялагтай улс үлээ. Тийм байж иж ийм шийдвэрийг яг хин гаргаа явцсан. Та засгийн газрын тэр за нийслэл гэж чинь тий. Нийслэл Нямбатар дарга шийдсэн юм уу тий. Би нэг чойжсүрэнд сайд шийдсэн болов уу гэж асуух гээд ижлээ л та. Тэгэд яагаад энийг асууж юм гэхээр чинь сүүлийн 15 жил 5 их найдыг бид нэр одоо утаатай тэмцэхэд зарцуулсан багтан. Тэгэд энэ 5 их найд төгрөг өөрөө зүгээр салхинд хийсэд алуулсан. Хин шин дээр хариуцлага үүрч байгаагүй. Тэгэд үндсэндээ энэ утааны тухай асуудлаа бид нар шийднэ гэхээр ингээд орон сууц байрны ингийн тэгнэ гэд бодит байдлуудаа ингээд байхгүй болгоо явчихдаг. Тэгээ төрийн өмчт компаниуд нь энэ дээр ажиллаж байхад төрийн өмчт компани менежментээ сайжруулна гэдэг. Тэгээ та уул нь санаж байгаа бол анх томилогдохдоо төрийн өмчт компаниудыг ховчлно гэж хэлсэн. Тэгээ би танаас асуужсэн яг 47 компаниг эрчим хүчний компаниг ховчилж болж гинөө. За та ховчлох уу гэхэд эхний 100 хоногт би 20 компаниг ховчилчихна гэсэн. Тэгээд 8 сарын 1-ний байдлаар бол та нэг компаниг татан буулгаад нэг компани дээр нэгийг нийлүүлсэн л ийм үр дүнтэй байж шин. Тэг хизээнээс та ажиллаа хийж байгаа юм би. Эрчим хүчний компаниуд дээр бол асар их менежментийн шинжилэл дутагдаад тэнцээ бид нар одоо энэ захиргаануудын солих шаардлага гарсан. 6 сарын 2-нд энэ ТЭЗ 3 дээр гарсан дэлбэрэлтийг одоо ярьж байгаа хүн алга байна. ТЭЗ 3 дээр та бэд томилсон. Та яагаад ТЭЗ 3 дээр бэд томилох шийдвэр гаргасан юм? Тухайн үед ТЭЗ 3 ч өөрөө 100% төрийн өмчт компани. Тэгэхээр төрийн өмчт компани туузаараа дамжуулаад гүйцэтгэх захирлаа солио тэнцээ шийдвэрүүдээ гаргаад явах чадамжтай байх хэрэгтэй. Төр өөрөө тийм чадамжтай байх хэрэгтэй. Тэгж яагаад гинт бэд томилол энэ асуудлыг шийдээд алга болцсон юм шиг болгочихж байгаа. Тэгээ түр чин таны удирдах байгаа засгийн газар чи ажиллаж чадахгүй юм шүү. Таны кабинет чинь таны үгэнд орохгүй байгаа юм шүү. Би танаас 15 асуулт
тайгаар асуусан. Эрчим хүчний салбарт болж байгаа бүх бодлогуудыг асуусан. Ерөнхий сайд хариулна. За нэг минутын хариулгачаас тавч хариулъя. Нэгдүгээрт эрчим хүчний 2 компани татан болгосон. Цаашдаа эрчим хүчний компаниудын дамжуулахыг бол хөгжиж болохгүй түгээх болон цахилгаан станцуудад олон нийтийн хяналттай болох паблик компани болох ажил хийгдэж байгаа. Тэр үед миний хэлж байгаа шалтгаанаар энэ бол аудитлэгдсэн байх нөгөө IPO гаргахад шаардах шаардлагуудын процент 100 задгаа байгаа учраас эднэр хэрэгжихэд хугацаа авч байна. За Б томилохын хувьд бол одоо хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хуулийн дагуу парламент бол одоо нөгөө тэрэмчийн компаниудын хууль батлагдаад ирчүүл тэр Б томилох процесс чинь тэнцээ өөрөөр хөөцөлсөн байна. Энэ чи хэрэгжсэн практикийг хэрэгжүүлэхгүй бол дэлбэртээс шалтгаалаад онцгой дэглэмтэнд эрчим хүчний салбар тогтоохгүй бол өвлийг өнтөд авах уугүй юу? Улаанбаатар хот хүлдэхүүгүй юу гэдэг асуултын нэмэлт тавигдсан байсан. Ингэж онцгой дэглэм тогтоож ТЭЦ 3 болон бусад эрчим хүчний салбарууд дээр өндөржүүлсэн бэлэн байдлаар ажилласны. За баярлалаа. Минут дууссан. Жудгийн Баярмаа гişүү. За ерөнхий сайд танаас дараах асуудалтай холбоотой асуулт асууя. Амжиргааны өртөг мэдээж Монгол улс бол амжиргааны өртөг хэдийгээр өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах юм бол бага боловч бодит орлого нь бол хизээч түүнтэйгээ нийцдэггүй учраас амжиргааны өртөг асар өндөртөө гэж тооцогдохоос өөр замгүй болчихж байгаа. За мэдээж одоо ядуурлын төвшин бол 418 мянган төгрөг гэж байгаа. Тэгээ одоо энэ 418 мянган төгрөгөөс доош орлоготой өрхийн тоо бол одоо маш өндөр, иргэдийн тоо бол бас маш өндөр. Тэгэхээр ядуурлын түвшин 27% байна. Өөрөөр хэлбэл 913 мянган хүн ядуурлаас доогуур түвшинд амьдарч байна. Сүүлийн 10 жил ерөөсөө энэ бодит энэ ядуурлын түвшин нэмэгдсэн, одоо буурсангүй, огт буурсангүй. Гэтэл Вьетнам улс 1990 онд ядуурлын түвшин 70% байсан юм байна. За Монголд бол тэр үед 33% байсан юм байна. Гэтэл өнөөдөр Вьетнам улс ядуурлын түвшин 4% болцсон байна. Монгол нөгөө л 28-27. Огт буурахгүй байна. За тэгээд та эдийн засгч хүн мэдж байгаа. Энглийн коэффициент гэ тэ. Нийт одоо энэ айл өрхүүд иргэдийн зарлагын хүнсний зарлага нь хэд вэ нэ? Нийт зардалтах эзлэх хүнсний зардал юу хэд байгаа юм бол энийг гаргадаг юм уу? Тэгээ эндээс маш их юм хамаарх юм бэлээ. Монголд бол асар өндөр байгаа гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ зардал өндөр байна гэдэг чинь хоол хүнснээс өөр зардал гаргах ямар ч боломжгүй. Юун театрт очиж кино үзэх, юун тэр зугаа цэнгэл байхгүй. Аргагүй штэ. 900 мянга, бараг сая орчим хүн нь 418 мянган төгрөгөөс доош орлоготой амьдарч байхад ямар соёлын зардал гаргах юм бэ? Тэгэхээр энэ коэффициентийг зөв болгох тал дээр эсвэл энийг ер нь хэмждэг тийм зүйл байна уу энэ Монгол улсын засгийн газарт? Яаж Монгол улсыг Ерөнхий сайд хариулна. За Монгол улсад амжиргааны өртгийн өөрчлөлтийг хэрэглээний үнийн индекс буюу инфляцаар тооцдог. За энэ хэмжээсийг бол 100000 өрхийг төврээр самсргүй төврээр сонгож авч хагаад бүх нийгмийг төлөөж чадвал 100000 өрхий хэрэглээний багцыг судалж үзээд тэндээс 430 барааны гол хэрэгэлдэг. Тэр Монгол айл өрхүүдийн хэрэгэлдэг 430 бараа үйлчилгээний үнийг олон улсын валютын сангийн аргачлалын дагуу бусад улсуудын дэлхийн стандартын дагуу 430 барааны үнийг нэг сагсанд хийж энэгээр инфляцийг тооцдог. Тэгэхээр энэ дотор бол хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд эмийн хэрэгсэл за тэгээ бараа үйлчилгээний бүгдийнх нь үн орж байгаа. Одоо хамгийн дийлэнх их нь яг таны хэлсэн зөв. Нэг ялангуяа 2019 оноос хойш ковидоос хойш хүнсний бүтээгдэхүүний үн 2 дахин нэмэгдсэн. Гурлийн үн, далхны үн сая жаргалан гişүүлээдээс 2700 атар талах 2700 болсон. Бус талхууд өөр 2700 төгрөг болсон бол тэр үед 1400 төгрөг байсан бол 2700 болох жишээтэй. Гурлийн үн бас бараг 2 дахин өссөн. Ингээд Тэвэр логистикийн шинжтэй дэлхийн техникийн хямралаас шалтгаалаад энэ дэлхийн улсууд их инфляц бий болсон. Туркийн инфляц 33%, нөгөө яриад байгаа Малайзия, Аргентины инфляц одоо 38% тавих жишээтэй. Манай улсын хувьд бол одоо 2 оронтой тоондоо барьж дэлхийн нийтээр өссөн. Энэ дотроо бол үнийн өсөлтөнд
Монгол хүний хувьд мах гурал 2 бол хамгийн суур үн байгаа. Одоо өнөөдөр махны үнийг 20 мянга, үхрийн мах, ястай мах 20 мянга, ясгүй мах 23 мянга орчим төгрөг байгаа. Энэ бол бид нар захыг нээснээр чэнжгүүгээр малчид шууд 4 цэгт махыг шууд борлуулж, малчтаас борлуулж эхэлсэн чинь үн одоо 1000 орчим төгрөгөөр буурч байгаа. Өвлөд шинтэргээд. Махны үн бол байнга өсч ирсэн юм байлээ. Бас л 2 дахин баг өссөн. Тэгэхээр энэ бид ажил авснаас хойш 6 сарын 30-наас энэ хооронд бол үн доктортой байгаа. Валютын Баярмаг шүү. За мэдээж бодит орлого нь амжиргааны өртгөө яагаад ч гүйцэхэ болсон гэдэг нь бол тодорхой байгаа. За 8-аас 12% хооронд хэлбэлзэж гин гэж байгаа инфляцийг үндэсний статистикийн хороо. Гэтэл хүнсний инфляц дангаараа 15-аас 20% та гэж байгаа. Тэгэхээр ер нь бол бодит байдал дээр иргэдийн 70-аас 80% ядуу амьдарч гин гэж үзэж байгаа. Тэгэхээр таны өргөн барих гэж байгаа татврын багц хуулинд иргэдийн бодит орлогыг дэмжсэн ямар ч зүйл заалт байхгүй байгаа. Тэгэхээр хувь хүний орлогын албан татврыг 1% болгох гэсэн энэ иргэдийн 100 мянган иргэдийн санаачлах амун гишүүдийн санаачлаад өргөн барихад бэлтгэсэн байгаа энэ хуулийн төслийг та дэмжих үү? Ингэжээж бодит орлого чинь багц чадвараа нэмэгдээд улмаар тэр өртгөө нөхөх чадахгүй хэдий ч багц чадвараа одоо зардлаа одоо хамрах хүрээнд очих юм а. Тэгэхээр энэ дээр та яг ямар бодолтой байгаа юм бэ? Энэ татвар дээр ялангуяа бодит орлогыг нэмэгдүүлэх дээр иргэдийн Ерөнхий сайд. иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нэмэгдсэн үртгийн албан татврын буцаа олголтыг 2 дахин нэмэгдүүлэх 5% төрөх юм төслийг улсын хурлд өргөмжлүүлсэн. Одоо 10 дугаар сарын 1 болоод хойшлцсон байлээ. Гэхдээ 10 дугаар энэ бол бас бодит байдал дээр 5% гэдэг үндсэндээ 50%-аар буцаа олголтыг нэмэгдүүлж байгаа нь инфляцид нөгөө инфляц тус нэмэгдсэн үртгийн албан татвар ч өөрөө үнд шингээд яваад байдаг учраас энэ бол тодорхой хэмжээний нэг талаасаа инфляцид нөгөө талаасаа иргэдийн орлогод бодиттой нэмэр хандив болно гэж тооцож байгаа. Одоо дундаж орлого 3 сая гэж байгаа бол жилдээ нэг 4 амбулт төрөх байл худалдаа авалтын хэмжээгээр 3-аас 4 сая төгрөг буцаагаад аваад ах нөөцийн буцаа олголтоос аваад ах энэ бол ингээд жишээлбэл хамгийн бодиттой жишээ. Бусад хүн амын орлогын албан татвар одоо 1%. За бага орлоготой иргэдэд илүү дэмжсэн юм татврын реформы 3-аас 4 их найдаар татврын дарамтыг бууруулах чиглэсэн татврын багц хуулийн төслийг ди парламент дээр тавиад манай сангийн яам холбогдох газрууд Далаанбат 2 шүү. За, ерөнхий сайдад энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд энэ одоо илүү мэтгэлцэх гэхээсээ илүү иргэдэд тодорхой мэдээлэл хүрэх ийм зорилготой байгаа учраас би асуултаа тодорхой зөвхөн тоо баримт асуух маягаар тавья. Та бас тодорхой хариулахыг бодоорой. Амжиргааны өртөг гэдэг нь маш өргөн ойлголт. Нутаг дэвсгэрээс ахуулаад хотоос сун газараасаа байгаа газараасаа хамаарат амжиргааны өртгүүд янз бүр байдаг. Тийм учраас би энэ амжиргааны өртгийг зөвхөн дундаж орлоготой өрхийн хэмжээнд байгаагаар нь ингэж асуултуудаа тавья. Нэг ёсондоо дундаж орлоготой өрхийн амжиргааны өртөг гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээр асуулт нь дундаж орлоготой өрхийн амжиргааны өртөг яг хэдэн төгрөг байгаа вэ? Өөрөөр хэлэх юм бол хэдэн төгрөгийг нэг сарын хэрэгцээндээ зарцуулж байгаа бол өнөөдөр Монгол улсад дундаж орлоготой өрөх гэж тооцох вэ гэсэн ийм асуулт байна. За энтэйгээ зэрэгцүүлээ дахиад хэрэглээний үнийн индекс гээд та бас түрүүн дурдсан 430 барааны талаар ярьсан байгаа. Тэгэхээр хэрэглээний үнийн индекс маань 8.6% өмнөх оныхоо одоо үеэс өссөн гэдэг дээр бид нар түрүүн дурдаад өнгөрсөн. Энэ дунд нь ингээд доторх бүтцийг харах юм бол эрчим хүчний бүтээгдэхүүнүүд, эрчим хүчний үйлчлэгнүүд бол хамгийн их өссөн байгаа. Хоёр дахь нэг асуулт анхаарах ёстой асуулт нь юу вэ гэхээр үйлчлэгээний салбарын зардал маш их өссөн байгаа. Эргүүлээд ингээ нөгөө талд нь харахаар үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин нэмэгдэг байгаа. Тэгэхээр энэ зардал хаанаас гарч ирээд байгаа юм бэ? Яагаад хэрэглээний үнд багтж байгаа үйлчлэгээний салбарын зардал өсөж байгаа вэ гэдэг дээр хариулт өгнө. Энэ хоёр асуулт байна. За ерөнхий сайд хариулна. За Батбаяр гишүүний асуултанд хариулъя. Ер нь амжиргааны доод түвшин 488-аас 495 мянган төгрөг орчим байхад бол өрхийн орлого дундаж орлого. Дундаж 2 сая 970 мянган төгрөг гэж статистикийн газар тооцсон. Зарлага нь бол 3 сая 90 мянга гэж байгаа. Өөрөөр хэлбэл нэг 123 мянган төгрөгөөр зарлага нь орлогоосоо дунджаар даваад байгаа ийм чиг хандлагатай байна. Ер нь дундаж орлоготой иргэн Ерөнхий сайдад нэмэлт минут.
Ийм учраас өнөөдөр дундаж өрх сар бүр зээл авах шаардлагатай болж байна гэсэн үг. Үүнийг орлогын бүлгээр нь авч үзвэл нийт өрхийн 60 орчим хувь нь орлогоосоо давсан зарлагтай байна. Яг энэтэйгээ багцаад байгаа 63.8% нь одоо зээлтэй байна. Ийм учраас бид эх жилүүдэд эдийн засгийн өсөлтөө макро түвшин 6% байж ажил эрхлэлтийг нэмэгдүүлж энэ дундаж давхаргаа өргөжүүлэх, хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалтыг хадгаламжтай болох, зовн цаас хувьцаа худалдаж авах боломжтой болох, хуримтлалтай болох нэг орлогын зарлагаас илүү давж иж ийм нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн ийм зорилтыг эх 5 жилийн үндсэн чиглэл тавьсан байгаа. За өнгөрсөн хугацааны бодлого ч гэсэн дандаа зардлаа инфляцийг бууруулахад бид эрэлтийн болон нийлүүлэлтийн шинж нартай инфляцийг хязгаарлаж чиглэж байна. Үйлчлэгээний салбар бүтээмж дандаа багтаа байдаг салбар. Жишээлбэл өсчний бүтээмж өдөрт хэдэн хүн засна нэмэгдэх болцоог. Бусад салбар бол технологийн дэвшлэр За хуулийн цаг дууссан байна. Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн хуулиар 37-30 секунд. Нийт цаг дууссан байна. За Далаанбатбаяр гишүүн 1 минут нэмж өгье. За Ингээ уян хатан удирдах орлыг удирдах байгаа учрал даргатай их баярлалаа. Тэгэхээр яг залгуулаад асууя ерөнхий сайдаа. Та сая хэллээ 3 сая 90 мянган төгрөгийн өртөгтөө зардалтай байгаа гэж хэлж байна. Тэгвэл яг энэ дундаж орлоготой өрхөд яг энэ зардлага даагаад цаана нь өртгөн цаана орлого нь илүү гарч байгаа, хуримтлалтай үлдэж байгаа дундаж орлоготой өрхөй хэдүү байгаа вэ? Энэ дээр танд тоо байгаа юу? Нэгдүгээр асуулт нь. Хоёрдугаарт нь хэрв ингээд үлдэгдэлтэй цаанаа хуримтлалтай үлдэж чадж байгаа бол энийг зөвхөн банкнд хадгалуулахаас илүүтэйгээр хөрөнгө оруулалт хийх боломжууд нь юу байгаад байгаа вэ? Таны ойлголтоор энэ passive income гэдэг юм ойлголт ер нь зөв үү буруу юу? Энийг дэмжих ёстой юу үгүй юу? Энэ дээр та тодорхой хариулт өгөхгүй юу? ерөнхий сайд хариулна. Тэгээ ер нь бол Монгол улсын нийт хадгаламжийн хэмжээ бол 24.3 их найд болсон. Бодит хүү 3.8% байгаа инфляц тооцоод. Тэгэхээр ер нь бодит төсөлт бол 4% гэж тооцож байгаа энэ жилийн үед. Бусдын үед бол дандаа буурч ирсэн. Бодит орлого хөрвөл инфляцаа орлогонд гүйцэхгүй байгаа. Тийм учраас энэ хөрөнгө оруулалт хийх пассив инком буюу одоо хөрөнгө оруулалтыг хадгаламж хүү үнцаас одоо олох гэх мэт нэмэлт орлого олох боломж чинь өөрөө илүү орлоготой бодит орлоготой болж ижил энэ нөхцөл бүрдэнэ. Ийм учраас үнийн өсөлтийг макро түвшиндөө хязгаарлаж ахын засгийн газрын гол зорилго байна. Ингэжээж иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх нөхцөл болно. Үүний тулд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, за мөн одоо ажлын байр бий болох хүнсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого энэ эх 5 жилийн гол бодлого байгаа. Саяны хугацаанд ч гэсэн энэ чиглэлүүдийг байж хамгийн гол нь ажил эрхлэлт хийж хэрэгтэй байна. Энэ бэлэн мөнгөний нийлүүлэлтийг дэмжиж энэ Улсын их хурл дахь цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асууж хариулт авч дуслаа. За улсын их хурл дахь олонхын бүлгийн асуулт ирүүлсэн гишүүд эрсэд бүртгүүлсэн дарааллын дагуу асуулт асууж хариулт авна. Асуулт асууж хариулт авах нийт хугацаа 15 минутаас хэтрэхгүй байна. Гишүүд эрсэд бүртгүүлсэн дарааллын дагуу асуулт асууна. Эндэр дүрээ. Зүлбхар гишүүн. За улсын хурлын дарга ерөнхий сайд эрхэм гишүүдийнхээ энэ өдрийн амар улаан айлтгахын мэдлэгийг хөвсгөл зовхон ус Баялгийн аймгийн иргэдээс ирүүлсэн хүсэлт байна. За Монгол улсын газрын тухай хуульд 2023 оны 12 сарын 7-нд бол өөрчлөлт